Галзуу кино сувагтан тавтай морилцгаа манайхан. За юу яцхан та? За тэгэхээр галзуу сериэс суваг дээр маань бас нэгэн галзуу эвгүй цуврал эхэлж байна. Тэгэхээр ойлгомжтой. Брон галзуу сериэс сувга болон энэ галзуу цувралын тайлбараа та нартаа сурчлахын тулд галзуу кино дээр коллаборашн хийгээд оруулж байгаа нь энэ. Ямар цуврал гэхээр 2022 онд гарсан Gannibal гэх энэ Япон цуврал. За энэ цуврал үнэхээр галзуу эвгүй санагдсан учраас та нартай ярьж өгөхөр сонгосон. За тэгээд энэ галзуу цувралыг муу борон аяллаа бүх үйлчилгээг нэг дороос 20 жилийн туршлагаар баталгаажсан Монголдо тэргүүлэгч аяллаа компани Хаан Travel-тэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгэхэд галзуу сериэс угтан Сабадараг бол Сабадарж нэг дээрээ. Ингээд энэ галзуу цувралын тайлбараа эхлүүлцгээе. За тосгоны захын нэг байшингийн гадаа машинда цагдаа ирээд хаалгыг нь балбаад "Хүн байна уу? Гараад ир" гэж хашгирч байгаагаар кино эхэлнэ. Цагдаа нэлээд ууртай хагас ухаантай юм уу гэмээр байсан бол байшин дотроос хэн нэгэн тэрнийг нууцаар бичлэг хийж тэрний хашгирахыг нь үл тоож гэртээ оруулахгүй гүрийсээр байна. "Би та нарыг мэдэн шүү. Та нар хүний мах иддэг үстэй. Новшнуудаа хүлэн зөвшөөрөөч. Би бүгдийг нь мэднэ. Та нар хүлэн зөвшөөрөөч новшнуудаа. Би та нарыг бүгдийг нь устгана. Та нар муу ганнибалууд." Тэр шөнө нөгөө цагдаа ямар нэг зүйлийг хайж гарч идэн бариад нэг муу усны хоолой дотор явж итэл хэн нэгэн тэрний хоолойд хадуур тулгаж угаад хэрчиж орхилоо. Дүр солигдоход охиноо ардаа суулгасан нэг залуу гэр бүл хөдөөгөөр давхиж явна. Аав ээж нь байгалийн сайхны гайхан шагшиж байсан бол охин хөдөө ирж байгаадаа жоохон урам муутай байх нь илэрхий. "Маширо, тэнд сүнс байвал яах вэ?" "Тэнийхтэй сүнс гэж байдгүй. Оцсон хоноо юу идмээр байна Маширо? Рамен тхүү." Зангид ор зүрэг ярилцаж явсаар тэд нэг том гүүрээр дамжиж том арал дээр орших күүгээ тосгонд ирцгэлээ. Хуучны тэр тосгонд хөл хөдөлгөөн багтаа харагдана. Тэгэд нэг байшингийн гадаа ирэхэд хүмүүс тэр байшин руу юм зөөж байлаа. Залуу тосгонд шинээр ирж угаад цагдаа байна. Тиймээс тосгоныхон хотоос нөөж ирж угаад тэдний гэр бүлийг баярлан өгдөж авцгаана. Мань цагдаа залууг Дайго гэнэ. Нөхөр эхнэр Юки охин Маширогоо дагуулад тосгонд амьдрахаар ирсэн нь энэ. "Би тийм их туршлагатай биш учраас та бүхэн надад тусалж дэмжээрэй. Бас та бүхэнд үйлчлэхээр би бүх хүчээрээ хичээнэ." Гэвч Маширо охинд энэ бүхэн ерөөсөө таалагдахгүй байгаа нь илт. Маширо охин ягд ч юм ерөөсөө ярьдаггүй л. Тэгээд тэр шөнө охиныг унтаж байх зур Юки гэрийнхээ эд зүйлсийг байрлуулна. Гэр нь цагдаагийн хэлдэстэй залгаа байлаа. Тэр хэвэн юмыг цэгцэлж байхдаа Юки тэр тосгонд өмнө нь ажиллаж байсан Кано гэгч офицерын гэмт хэргийн бүртгэлийн дэвтрийг олдог. Тэрнийг яагаад энэ ажлаа болсныг Юки асуулаа. Мөрөдө тоглоомонд донтоод их хөрөнд орсон гэж сонссон. Тэгээд л халагдах өргөдлөө өгсөн гинлээ. Гэхдээ өөрөө сургаггүй алга болчихсон гэсэн. Зургийг нь харахад мөрөдө тоглоомонд донтож амьдралаа алдах хүн шиг харагдахгүй л байна. Энэ эхнэр охин хоёр нь юм байх та. Охин нь хөөрхөн бүсгүй шүү. Тэр чинь юу гэсэн үг юм? Юу ч биш ээ. Гурвлаа бас ингэж зураг авахулцгаая. Худлаа ярианы сэдв битгий өөрчлөлт байгаарэ. Маргааш нь Дайго өглөөний цайгаа уучхад ажилдаа гарах гэж байтал тосгоныхан бөөнөрөө ирээд тэрнийг дагуулж тосгоноо танилцуулахаар авч явлаа. Тосгоныхан бүгдээрээ тосгонд нь шин цагдаа ирсэнд баяртай байгаа харагдана. Тэгэд тэд явсараа тосгоны жижиг ногооны зах дээр ирсэнд тосгоныхан ч тэдэнд ногооноосоо харамгүй өгнө. Тэгэд тэрнийг дагуулаад тосгоныхоо ганц том үйлдвэр болох модны үйлдвэрт ирнэ. Тэр үйлдвэрийг бүгд күүгээ тосгоны бахархал гэж нэрлээд "Энэ үйлдвэрийн ачаар л манай тосхон оршин тогтнож байгаа юм шүү дээ" гэлцэн. Тэдний орол дээр ургадаг агаар мод Японд хамгийн сайн чанартад тооцогддог байж. Агаар модноос гаргаж авсан тосоор сайн чанарын ариутгагч хийдэг юм. Тэр бүхэл эрт дээр үед энэ тосоор үхэгсдийн цогцсыг тосолоход цогцс нь ялзардаггүй байсан гэлцдэг. "Токиго, та юу яриад байгаа юм бэ?" Офицерыг эвгүй байдалд оруулаад. За тэгээд тэднийг ингээд шуугилдаж байтал шинэ ирсэн цагдаа хаана байна? Гэсэр гаднаас гинэд нэг урт үстэй залуу ороод ирлээ. Дайгоч босоод тэрэнд өөрийгөө танилцуулсанд цаадхан тоосонгүй. "Нэр чинь яах вэ? Уулнаас үгсэн хүний цогц солсон байна. Наашир." Тэгсэн Дайго яарад тийшээ хөдөлсөн бол тэнд байсан тосгоныхон бие биерүүгээ учиртай харцгаана. Тэр ирсэн залууг Кейсуке Гото гэнэ. Мандайгоч анчин байрын нөгөө залууг дагаж явсаар ойн гүнд ирэхэд баахан буу үрсэн залуучууд тойроод зогсчихж.
Хөөх, ийм залуухан цагдаа юм уу? Энд ажиллаж чадах уу? Готогийн. Тосгоны гото авгийнхны тэргүүн. Манай ах Юсука бид хоёрын эмээ. Эмээ маань 4 хоногийн өмнө сургуу алга болчихсон байсан. Тэд эмээг баавганд бариулсан байх гэж бодож исэн бол Дайго гарн тасарч хуруунууд нь алга болсон тэр цогцсыг сайтар шинжилж хараад баавгад бариулаагүй гэсэн дүгнэлт хийдэг. Учир нь тасарсан гарн дээрээс хадсан мөр нь хүн хадсан мөр байлаа. Эмээгийн маань ухаан нь орж гардаг болоод удаж байгаа. Энэ бараг өөрөө өөрийгөө хадсан мөр байх. Тийм байх боломжгүй л дээ. Ягаад гэвэл хүн өөрөө өөрийгөө хазах юм бол шууныхаа гадна талаас л хазна. Харин энэ дотор талаас нь хазаж. Тэгэхээр өөр хэн нэг нь л хадсан байж таарна. Тэгээд чи юу гэх гээд байгаа юм? Бидний эмээгээ дарамтлаг байсан гэх гээд байгаа юм уу? Гүү дээ, би тэгэж хэлээгүй. Манай өвгийнхэн хизээж эмээд ингэж хандахгүй. Чи бидний хүчирхийлэгчд гэж гүтгэхэд байна уу? Тэнд байсан хүмүүсийн уур амьсгал ширүүсч бүгдээрээ бууга гаргаж Дайго руу чиглүүлсэнд мань нөхөр сандарсандаа гар бууга тэмдчихнэ. Дахиж манай овгийг доромжлох юм бол би толгойгч нь зад буудаж шүү. Эсвэл чи яг одоо энд өгөх юм уу? За уучлаарай, би түрэгдсэн байна. За тоглосон юм аа, битгий. Бид нар зүгээр л тоглосон. Ямар царай гаргасныг нь харсан уу? За элвэ эвлэрий. Гар барь. Дахиж ингэж тоглоом хийвэл та нарыг бүгдийг чинь баривчлаа шүү. За залуусаа. Бүгдээрээ өнөөдөртөө сайн амраад маргааш баавгай анд гарцгаан шүү. Гийн нэмээгийн өшөөг авцгаая. Энэ үед Дайго төв рүүгээ холбоо барьж болсон явдлын талаар хэлтгэн. Тэгсэн Кейсэвгүй ирээд маргааш хамт баавган анд явцгаая гэж өрсөнд Дайгоч зөвшөөрлөө. Оройн Дайго тосгоныхонтой илүү ойр танилцах санаатай зэрэгэлдэх уушийн газар руу явхаар шийднэ. Тэгээд дугуйгаа унаад хөдлөх гэсэн ч дугуйных нь хий гарч гаж. Гайхсан Дайго дугуйгаа шалгатал дугуй руу хэн нэгэн хадаас зоосон байна. Энэ нь хэн нэгний санаатай үйлдэл болохыг гадарлсан Дайго гайхчээтэл төвөөс дарга нь холбогдоод юу болж байгааг лавладаг. Төв дээр цогцсноос олдсон шүдний мөрийг шинжилж байгаа. Эцсийн хариу гарах хүртэл Гото овгийнхноос холхон байгаарай. Наадуулч нь хүүгээ тосгонд нэлээд нөлөөтэй овг шүү. Ойлголоо. Ямар нэг зүйл болох юм бол шууд над руу холбогдоорой. Чиний бүртгэл тэмч цэвэр биш гэдгийг битгий мартаарай. Мэдлээ, гүйцэтгэе. За тэгээд дугуйгаа унах боломжгүй болсон Дайго тосгоны уушийн газар руу алхнаа. За сори байж байгаарай. Борон та нартай Япон улстай холбоотой нэг ганц реклам алгадаадах юм. Тэгэхээр аяллаа бүх үйлчилгээг нэг дороос 20 жилийн туршлагаар бодлогоодсон Монголдо тэргүүлэгч аяллаа компани Хаан Travel нь Аз, Европ, Хойд болон Өмнөд Америк твүүд рүү хөтөлбөртэй болоод захиалгад аяллуудыг тогтмол зохион байгуулж байна. Тэгэхээр энэ дундаас нь онцлоход үдсэглэнд Япон улсын Кёто, Осака, Хирошима 3 хотын хосолсон аялалдаан бүртгэл авж байгаа юм байна. Кётогийн уламжлалт соёл сүмхийд, Осакагийн орчин үеийн хотын амьдрал шопинг, Хирошимагийн түүхэн дурсгалт газрууд гээд аялахыг хүссэн хүн бүхэнд мартагдашгүй дурсамж 5 тухт аялал мэргэжлийн зохион байгуулалтыг санал болгож байна. Галзуу биз? Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэл Хаан Travel Facebook пэйж болон 75 тэг 7 22 33 дугаарын утсанд холбогдоод болоо. Хаан Travel. За хэдүүлээ тайлбараа үргэлжлүүлцгээе. Тэнд Гото овгийнхэн суучихсан ууцгааж байлаа. Дайгоос эхнэр охиноо дагуулж ирэхгүй яасныг нь асуусанд бандсан Дайго тэднийг шопинг хийхээр тосгоноос гарч явсан гэж хэлдэг. Бидэнд худлаа ярих хэрэггүй шүү. Тосгоноос хэн орж гарч байгааг бид нар бүгд нэгнгүү мэддэг. Хүүгийн эхнийг дутуу үнэлэх хэрэггүй шүү. Маа, энийг барьчих. За ингээд Дайго Эсткан дүүрэн сакег нэг амьсгаагаар уусанд цаадуулан баярлаад шуугилдацгаана. Энэ үеэр гэртээ үлдсэн Юки зурагтаа асах гэж янз бүрээр үзнэ. Тэгэд хаалганы хажуу ханан дээр хэн нэгэн зугтаа гэсэн үг сэлсэн байгааг олж харлаа. Тэгэд гин тухайн ороод хартал Машира охин гэрээсээ гараад явчихач. Юки сандраад охиноо дуудаж хашгираад зам дагаад гуйлаа. Тэгсэн Машира охин нэг мууртай хөөцөлдөж яваад ойн захад очиж. Тэгэд охиныг нэг гүүрэн дээр ирж зогсдол тэр доор голын ирэг дээр хэн нэгэн байгаа харагдлаа. Тэгэд тэр охиныг харсан даруйда гүүрэн дээр үсрээд гараад ирсэнд сал буурал үстэй аимшигтай царайтайгаар байна. Тэгсэн охин тэрнээс айсангүй. Харин ч барьж явдаг чихрээсээ өгсөнд цаадхна чихрийг нь аваад хариуд нь амнаасаа нэг юм гаргаад тэрэнд өглөө. Сандарсан Юки охиноо дуудаад гүйж явтал ойн захад охиных нь барьж явсан оригами унсан байгаа харагдана. Тэгэд Юки ойрогүйгээд ортол Машира охин түрүүний зогсож байсан гүүрэн дээрээ зогсож байлаа. Юки баярлаад охиноо тэрч аваад гэрлүүгээ харьцгаана.
Харин нөгөө талд Дайго Готоугийн шинэ удирдагч болсон Кейсүке Гототой ярилцаж саке хувааж угаад сууж байна. Чи энд яагаад ирсэн? Удирдлага тушаагаад л тэр. Чи нөгөө хэрэг төрөд өссөн хүрмэн бицтэй. Би мэднэ. Чи яасан? Асуудал тэрэ цөлөгдсөн юм уу? Хариулахгүй байна гэдэг чинь өөрөө хариулт шүү дээ. Аха болдоо. Манай тусганд ингэж хүрээд ирнэ гэдэг сайн л цагдаа гэсэн үг шүү дээ. Тэгсэн нөгөө өрөөнд байсан залуус муудалцаад барьцалдаж аваад хашгиралдсанд ууралсан Кейсүке очоод тэднийг байлуулдаг. Өнөөдөртөө ингэж тарцгаая. Маргааш эмээгийн өшөөг авцгаана. Тэр шөнө Дайгог гэртээ ирэхэд айд сандарсандаа туйлдж ядарсан Юки газар хэвтэж байлаа. Тэгэд Дайгод нөгөө бичгийг харуулад өмнө нь ажиллаж байсан цагдаа энийг сэлсэн гэж бодож байгаагаа хэлнэ. Тэгсэн Дайго энийг нэг их тоосонгүй. Тэгэхээр Юки тэрэнд Маширо охин нь хэлэлгүй ойруу яваад өгсөн болохыг хэлсэнд Дайго баг зэрэг болгоомжилж охиноо сайн харж байхгүй бол болохгүй байна гэж тэд шийддэг. Тэгэд охин дээрээ очиход охин нь тэрэнд хайрцагтаа чихрээ өглөө. Тэгэд баярлаад чихрийн хайрцгийг нээдэл дотроос нь хүний хуруу гараад ирэхэд цочсондоо газар шидчихнэ. Энийг ханаас олсон? Охиноо битгий сэрээлтэй. Бушуухан усан дороо арх хүнэртэй дээ. Маргааш нь ойн захад Дайгог очиход тосгоны захирагч цагаан хоолой барьчихсан. Дулаахан сайхан өдөр хамтдаа баавган ан хийцгээе гэж уриалаа зогсож байлаа. Эндхийн ирчүүд бүгдээрээ буутай. Манай энд хүн бүр өөрөө өөрийгөө л хамгаалах ёстой. Эрт үеэс л юм байсан юм. Тэгэд Кейсүке залуусаа дагуулад тосгоны захирагчийн яриаг дуусгалгүй тэндээс явлаа. За тэгээд залуус ойн гүн рүү ороод салж явцгаасанд Дайгож Кейсүкег алдалгүй дагах гэж хичээнэ. Тэднийг ойн гүнд ирэхэд манан бууж эхэллээ. Дайгож Кейсүкегийн дүүг дагуулад тэрний хойноос салхаж явна. Тэгсэн гинт нэг аимшигтай хар баавгай модон дундаас гарч ирээд шууд Дайго руу дайрлаа. Аз урахад мань хүнийг баавганд бариулахаас өмнө амжиж Кейсүкегийн дүү баавгайг хид буудаад унагадаг. Тосгонд үлдсэн эмэгтэйчүүд ч галзуурсан баавгайг агнсан тухай мэдээг сонсоод бүгд баярлцгаалаа. Тэгээд ирчүүдээ ирэхээс өмнө амжиж хоолоо дуусгахаар яарна. Гэтэл болонд сууж байсан нэг эмэгтэй гэхдээ та нар гин нэмэг өгсөнд бүгдээрээ баяртай байгаа үсттэй. Гэсэнд тэнд байсан хүмүүс бүгдээрээ тэрэнд дургуутдаг. Тэдний энэ байдлыг хараад Юки битүүхэндээ гайхна. Энэ үед ой дотор анчид баавганы гэдэс дотрыг нээтэл дотроос нь гин нэмэгийн нүдний шилний үлдэгдэл гарч ирсэнд Дайгож зургийг нь аваад эд мөрийн баримт болголоо. Тэгээд Готоугийнхан бүгд залбирал үйлдэ тагнсан баавгынхан махыг түүхийгээр нь идсэнд Дайго хийвгүүцнэ. Тэгсэн Кейсүке тэрэнд хэрчсэн баавгай мах барьсаар ирлээ. Эмээгийн маань сүнс бидний дотор үүр доршихын тулд бид энэ махыг идэж байгаа юм. Идэхгүй гэж л бидхий хэлээрээд ингэж байж бид эмээгээ зүү ёсоор нь оршуулж чадна. Одоо ид. Ингээд аргагүй байдалд орсон Дайго баавгай махыг түүхийгээр нь хүчээр идлээ. Тэгээд хэсэг зажилж яснаас сэмхэн нулимсанд Кейсүке тэрнийг нь анзаарсан ч юу ч хэлдэггүй. Тэр шүн Дайго Юки хоёр охиноо аваад явж байна. Баавган дайралтаас болоод Дайгогийн гар баг зэрэг гэмтсэн байж. Баавгад дайруулсан ч энэ зэрэгтээ салсанд нь Юки баяртай байлаа. Эннээс гадна охин Маширогоо сайн харж чадахгүй байна гэж тэр өөрийгөө буруутгана. Уучлаарай. Энэ бүхэнд би л буруутай. Хоёулаа энэ талаар ярихгүй гэж тохирсон бидтэй. Өнөөдөр ч өгөх нь гэж бодсон шүү. Баавгад бариулах гэж байхад нүдэнд чийл харагдсан. Тэгэд би бүх хүчээ шавхсан. Чамаагаа сансан чинь шууд л яагаад ч өгөж болохгүй гэж бодсон. Бүх зүйл сайхан болно. Охин маань дахиж ярих болов. Намайг ер нь уучлах болов. Тэгсэн Дайгогийн утсан дугуурлаа. Тэгэд дуртай дургууныг утсаа авсанд тэр нь шинжилгээний хилцсэн доктор Накамура байлаа. Дайго, ярьж болж гэнэ үү? Болно. Чиний авчирч өгсөн хурууг шинжилж үзлээ л дээ. Нэг зүйл тодорхой байна. Энэ хуруу саяхан амиа алдсан ген Готогийн хуруу биш. Өөр хүний хуруу байна. Хинэх гэдгийг тогтоож дуусаад чамд мэдэгдээ. Ойлголоо. Баярлалаа. Юки тэрнийг юуны талаар ярьсан болохыг асуусанд Дайго булзааруулаад өнгөрлөө. Тэднийг ингээд явж байтал замд нь нэг учир битүүлэг эмэгтэй үүргэвч үүрээд замын хажуугаар алхаж яваа харагддаг. Бас Маширо охины одсон гүүрэн дээр нөгөө хаамчигтай хүн сууж байгаа харагдлаа. За яг гой үзэж яхтан зогсооцсон бол уучлаарай. Та нар маань энэ галзуу цувралын бүтэн тайлбарыг үргэлжлүүлээд үзмээр байвал галзуу сервис сувг руу ороод үзээрэй. Тэгээд галзуу сервис сувгтан сабаа дараагүй бол сабаа дарж нэг дээрээ манайхан. Энэ мэд олон галзуу цувралууд орсоор байгаа шүү.